Hi cherries. За яг одоо би Эрдэнэтэд ирсэн байж байна. Маргааш нөгөөдрөөс Улаанбаатар руу буцсан. За одоо би юу гэж байна вэ гэхээр би өмнөх бичлэгэн дээр амлсан ёсороо асуусан асуулт болгонд хариулна гэж хэлсэн. Гэхдээ одоогийн байдлаар 631 комментууд ирсэн байгаа учраас бүгдэнд нь хариулна гэвэл цаг маань бол хүрэлцэхгүй. За тийм учраас хамгийн одоо давтагдаагүй сонин содон 22 асуулт байсан. За тэр 22 асуултыг сонгоод хариулах гад ингээд сууж байна. За эхний асуултанд хариулъя. За эхний асуулт болохоор та яагаад черри гэсэн юм бэ гэсэн коммент байсан. За мөн болохоор миний хоч бүр багасаа намайг таньдаг бүх хүмүүс дандаа л мөнөө гэж дууцаараа сурцсан. Миний жинхэнэ нэр болохоор мөнх цэцэг. Черри нь болохоор за би яг хэдэн он гэдгийг сайн мэдэхгүй байна. 2009 юм уу 8 онд бахад Facebook дээр гоё нэр өгье гэж бодсон чинь мөнө гэхээр цулгуу очоод байдаг. Тэгээ урдталт нь нэг гоё үг хэлье гэж бодсон чинь ингээ ширээн дээр юм черриний юм эмэг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг харчаад за черри чи их гоё нэр юм байна гэд тэгээ холбоод черри мөнө гэдэг нэртэй болсон түүхтэй байдаг юм аамаа. Тэрнээс бүр амар бодож ингэсэн тийм нэр бол биш шүү. За хоёр дахь асуулт болохоор энэ асуултыг надаас маш их хүмүүс асуусан байсан. Та хэдэн настай вэ гэсэн байна. За би болохоор энэ жил 32 настай байгаа. За гурав дахь асуулт болохоор таны Instagram хаяг юу вэ гэсэн байна. За би болохоор их олон Instagram хаягтай. Яг үндсэн 2 хаяг байгаа. За нэг нь болохоор Cherry Mono гэдээ байгаа. Тэрэн дээр болохоор арьс арчилгаа, яг миний хувь лайфстайлыг харуулсан бичлэгүүд хийдгээрээ онцлогтой ийм аккаунт байгаа. Маш олон жил хөтлөж байгаа. За нөгөөх нь болохоор та бүгдийн сайн мэдж байгаа одын skin care гэдэг ялангуяа одуудын арьс арчилгаа, одуудын ховж, сонь сайхныг хуваалцдаг бичлэг хийдэг. Энэ хаягийг нэгээд нэг 2 жил болж байгаа юм уу да. За тийм байна. За дараагийн дөрөвт асуулт болохоор K-pop audition талаар тодорхой мэдээлэл хэлээд өгөөч гэсэн байна. За сүүлийн ялангуяа 2 3 жил бол маш олон хүмүүс надаас ялангуяа жоохон хүүхдүүд K-pop одоо idol болохын тулд яах вэ? Ямар аудишнд одоо бүртгүүлэх вэ? Инээ тэрэг гэж надаас байнга асуудаг. Одоо хүртэл асуусаар байдаг. Яг үнийг хэлэхэд бол би яг аудишны талаар бол яг сайн судалж үзээгүй. Учираас яг энэ талаар нэг мэдээлэл бол алга байна. Яг бол би айл дэвжиний 32 настай болсон учраас өмнө ч гэсэн би нэгтэй аудишн яаж бүртгэдэг юм бол инээ тэрэ YG Entertainment юм уу JYP-д яаж бүртгүүлдэг талаар ерөөсөө огтхон судалж үзээгүй учраас би сайн хэлж мэдэхгүй байна. Энийг бас ингээд орхичих. За дараах нь 5 дахь асуулт байна. Хэдэн наснаасаа K-pop-ыг дэмждэг, мэддэг болсон бэ гэсэн байна. За миний хувьд болохоор яг ингээд сайн бодоод үзэх юм бол анх дуучин Rain It's Raining гэдэг дуу одоо тийм альбом гарч ирсэн баггүй. Тэрийг л анх сонсож K-pop гэж юм солонгос урлаг соёл гэж ийм байдгийн байна гэдгийг бол анх тэр CD-г нь худалдаж аваад анх мэдчихсэн байгаамаа. Тэгэхээр би 2004 оноос хойш гэж 21 жил K-pop урлагийн дуунуудыг сонсож явж байна. За дараагийнх нь болохоор хамгийн дуртай кино болон дуртай жүжигчин чинь юу вэ гэсэн байна. За олон ангид кино, драма гэх юм бол миний хамгийн all time хамгийн дуртай кино бол Сигнал гэж кино байдаг. За энэ кино болохоор 2016 онд гарч ирсэн олон ангид драма ахгүй юу? Үнэхээр гоё кино заяа. 2016 онд гарч ирсэн. Тэрний яг гол дүрийн ахыг нь штэ Чо Жин Вуг гэдэг нэртэй жүжигчин байгаа. Үнэхээр дотортой маш гоё жүжигчин байдаг. Тэр жүжигчний тогсон бүх киног үзэх дуртай. Аль нэг кино тогсон байх юм бол чанартай л уран бүтээл тогсон байж таараа гэсэн тийм итгэлийг надад өгсөн гэх юм уу? Үнэхээр сайн жүжигчин байгаа. Тэгээд тийм байна. За дараагийн асуулт болохоор 7 дахь асуулт. Танд ямар нэгэн хамтлагийн тоглолтыг VIP тасгаас үнэгүй үзэх боломж олдвол ямар хамтлагийн тоглолтыг үзэх вэ гэж. За мэдээж би Blackpink хамтлагийн тоглолтыг үзмээр байна. Одоогийн үед шүү. Хэрвээ Big Bang хамтлаг тоглолт хийх юм бол Big Bang хамтлагийн тоглолтыг үзмээр байна. За 8 дахь асуулт. Нэг хөвгчлөлтэй асуулт асууя гэж бодлоо. Хэрвээ та эрэгтэй байсан бол K-pop айдлуудаас алинтай нь үерхийг хүсэх байсан бэ гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр эрэгтэй байсан бол би Blackpink-ийн Jennie-тэй үерхэх байсан. 9 дахь асуулт. Та ямар мэргэжилтэй гэсэн? За би болохоор хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Гэхдээ хятад хэлийг мэддэг ч гэсэн олон жил ашиглаагүй учраас одоогоор нэлээд хятад хэлээ бол ашиглахгүй байсаар мартцсан байгаа. За тийм ээ. За 10 дахь асуулт. Арьс арчилгаа яаж хийвэл зүгээр вэ? Хамаг сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд батаг алга болохгүй байна гэсэн байна. За хэрвээ ингээ батаг гардаг байх юм бол би зүгээр нэг бүтээгдэхүүнийг шууд та нар санал болгомоор байна. За энэ бүтээгдэхүүн болохоор алой гэл гэж бүтээгдэхүүн ба. Хэрвээ батаг гардаг л бол бүх насны эрэгтэй эмэгтэй ер нь бүхэл хүмүүс хэрэглэж болохоор үнэхээр супер бүтээгдэхүүн байгаа. Алой гэл гэж бүтээгдэхүүн байгаа шүү заа. За дараагийн 11 дахь асуулт. Та K-pop-оос өөр оддын мэдээллээс өөр бичлэг хий гэж бодож байна уу гэсэн байна. За энэ их гоё асуулт. Яагаад тэгэхээр яг энэ бичлэгийн дараагийн бичлэгээс би маш гоё цуврал бүр өмнөхөөс шал өөр сэдвтэй гоё цуврал бичлэг YouTube дээр оруулж эхлэхээр төлөвлөсөн байгаа.
За тэгээд тэр бичлэг маань бэлэн болонгоо та нар үзээрэй. Одоогоор нууцлчи яг ямар бичлэг вэ? Ямар сэдвтэй бичлэг вэ гэдгийг та нар тэр бичлэг орохоор л үзээрэй гэж хэлмээр байна. Таны жинхэнэ нэрийг хин гэдэг вэ гэсэн мэн. За мөнх цэцэг төрөн байралсан тий. За 13 дахь асуулт. Home tour бичлэг хийх үү гэсэн мэн. За home tour бичлэгийг бол би 8 сарын өмнө хийжсэн. За тэр Garden City-гийн байранд бол би 5 жил амьдарсан. Маш гоё дурсгалтай гоё байр байсан л да. Яг цоо шинээрээ. Тэгээд 5 жил амьдарсны дараа одоогор л би төр өөр байранд байгаа. Тэгээд 8 сарын сүүлээр байна уу 9 сарын ихээр шинэ байранд орно. Тэгээд шинэ байранд оронгууд тогтчлолтын үйл ажиллагаа гэл те бөөн цаг хугацаа явах учраас их ажил бас өрнөх бах. Тэгээд байраа тогтчулсныхаа шинэ байранд орсныхаа дараа home tour 2 дахь бичлэг оруулнаа. Тэгээд тэр хүртэл хүлээж аваа за. 14 дахь асуулт байна. Ямар нэгэн K-pop эмэгтэй айдлын бийд 1 сар ор гэвэл ямар айдлын бийд орох вэ гэж. За би шууд нэг хүнийг шууд л бодсон заяа. За энэ хин бэ гэхээр Blackpink хамтлагийн Lisa. Зүгээр би Lisa-гийн биенд ороод 1 сар Lisa-гийн амьдралаар амьдарч үзмээр байна. Lisa-гийн амьдрал бол зүгээр тэг чигээрээ flex. Та анх бичлэг хийж байхдаа сандардаг байсан уу? Та яаж ирч хүчтэй зоригтой байдаг юм бэ гэсэн. За анх бичлэг хийж эхлэхдээ би маш их сандардаг байсан. Ер нь одоо хүртэл сандардаг. Хэрвээ сандрахгүй байна гэвэл асуудалтай шүү дээ. Сандарж яана гэдэг чинь чи өөр амьд байна гэсэн үг байхгүй. Тэгээд ямар ч том ажил бай, жижигч бай, дандаа сандрал бол байдаг. Тэгээд яаж ингэ ирч хүчтэй байдаг вэ гэхээр хийж байгаа зүйлээсээ гоё кайф авдаг учраас гоё юм ирч хүчтэй байдаг. Миний хийсэн бичлэг хүмүүс гоё дэмжиж, комент үлдээгээд, лайк дарах нь надад маш гоё урам өгдөг учраас тэрэндээс л би гоё ирч хүчээ авдаг байгаа. 16 дахь асуулт. Та өөрийнхөө топ 3 эрэгтэй хамтлагийг яриарай гэсэн байна. Мэдээж Big Bang хамтлаг. Хоёрт болохоор 2PM гэж хамтлаг байгаа. Big Bang 2PM хоёр ер нь ойролцоо дебют хийжсэн хамтлаг. 2PM хамтлагийн дуунууд маш чанартай гоё дуунууд байдаг. Би бас тэр хамтлагийн дуунууд сонсож өссөн. Тийм учраас надад маш гоё тэр дуунууд үнэхээр чанартай санагддаг. Та нар сонсоод үзээрэй. Одоогийн Gen Z үеийнхэн бол тэр хамтлагийн дуунуудыг сайн мэдгүй байж магадгүй. Гэхдээ сайн ухраагаад YouTube дээр бол зөндөө олон гоё дуунууд байгаа шүү. Дараагийн 3 дахь дуу хамтлаг болохоор за бараг л та нараас мэдгүй хаа. Isang гэдэг хамтлаг байдаг. Энэ хамтлагийн хипхоп уур амьсгалтай дуунууд гараад маш гоё дуунуудтай. Үнэхээр гоё супер хамтлаг байгаа. За энэ 3 хамтлагийг бол би нэрлэнэ. Хэрвээ 4 хамтлаг нэрлэх гэсэн бол би BTS гэж хэлэх байсан. 5 гэсэн бол би энэ Hype-ыг хэлэх байсан. За 17 дахь асуулт. Та ямар хоол, өнгө, тоо үсгэн дуртай вэ гэсэн. За миний хамгийн дуртай тоо бол 23. 23 бол миний азийн тоо. Яг ч юм ингээд 23-ын тоог харахаар л надад яг тэр үед бол шууд азтай, одтой байдаг гэж би ойлгодог. Олон жил 23 гэдэг тоо намайг дагаж явж байгаа гэх юм уу. Дуртай хоол гэх юм бол би гуляашин дуртай. Дуртай үсэг гэхээр би нэлээд бодож үзсэн л дээ. Тэгээ ер нь ингээд бичих маяг нь ингээд арай гоё ингээд эвтэйхэн үсэг гэвэл би S үсгийг л хэлэх юм байна. 18 дахь асуулт. Гэр бүлээ танилцуулаач. За энэ асуултыг надаас маш олон хүмүүс асуусан байсан. Гэхдээ яг одоо гэр бүлээ танилцуулах цаг хугацаа нь арай болоогүй байна. Нэлээд хэдэн бичлэгүүдийн дараагаас би гэр бүлээ яг аль биесээр танилцуулнаа. Гэхдээ би нөхөртөөгөө хамт хийсэн бичлэг олон жилийн өмнө ковид үеэр би тийм бичлэг хийжсэн л да. Хайрынхаа түүхийг хуваалцажсэн. Хэрвээ тэрийг үзэг бол үзээрэй. Тэгж чаа нэг гэр бүлээ танилцуулсан гоё бичлэг оруулнаа. Хэрвээ та нар сонирхож байвал доор комент бас бичээрэй. Гэр бүлээ танилцуулаач. Тэр бичлэгийг ч үзэн шүүж гэдэг юм те. Дараагийн 19 дахь асуулт болохоор Jenny V2 үерхдэг юм болов уу гэсэн байна. Би шууд нэг үгээр хэлээ. Үерхдэг. Зүгээр маш сайн нуудаг. За 20 дахь асуулт. Таны хамгийн дуртай 2 дуу юу вэ гэсэн байна. За би ингэ сайн бодож үзсэн чинь надад шууд 2 дуу шууд бодогдсон. Хаач явсан энэ 2 дууг сонсохоор хизэж байддггүй. Зүгээр ингээл маш гоё яс ширгалыг мэдэрдэг 2 дуу байгаа. За нэг Монгол дуу байгаа. За нэг нь болохоор дуучин Номингийн Үүр гихшиг чимэн ирсэн гэдэг дуу. Маш гоё дуу. Дараагийн солонгос дуу гэх юм бол би New Jeans хамтлагийн Supernatural гэдэг дуунд бол үнэхээр дуртай. За 21 дахь асуулт. Dead League-с ямар баг дэмждэг вэ гэсэн байна. Би бишрэлт металлыг дэмжиж 3-4 жил болж байна. 22 дахь асуулт. Хамгийн сүүлийн асуулт шүү заяа. Lisa найз залуугаасаа салсан уу гэсэн байна. Maybe яагаад maybe гэж байгаа гэхээр Lisa Frederick Arnold хоёрын талаар энэ тийг хамт явж гин папарацци ч юм уу эсвэл фэнүүдийнх нь дарсан инээ тэрэ мэдээл ерөөсөө энэ тэнд ерөөсөө цацагдахгүй байгаа. Тэгэхээр магадгүй тэр хоёр нэг уулзах боломжгүй байгаа даа нуу. Эсвэл салцсан байж магадгүй. За юм бэ.
За ингээд 22 асуулт маань ингээд дууслаа. Дараагийн бичлэгнээс болохоор би цоошин цуврал бичлэг оруулах болно. За тэгээ өнөөдрийн бичлэгт хамтайсан та нартай маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол доор комент хэсэг дээр зүрх хүлдээгээрэй. Баяр таа.